Хөрөнгө оруулалтыг сайн бод. Хувьдаа хөрөнгө оруулалт хамаагүй хийхгүй байх. Өмнөх сэдвүүд өгүүлсэнчлэн бизнесүүд ногдлоо шиг хуваарлахдаа бизнесийн дараагийн тогтвортой үйл ажиллагааг бодож байж авах шийдвэр гаргах ёстой. Монгол бизнес эрхлэгчдийн хамгийн том гаргадаг алдаа бол бизнесээсээ олсон орлогоор хувьдаа хөрөнгө оруулалтын шин чанартай зарцуулалт хийдэг. Хамгийн түрүүнд машин, байр худалдан авдаг. За машин нь одоо бизнесийн хэрэгцээндээ ашиглаад байж болох юм. Гэтэл байр гэдэг бол бизнесийн орлогоо санхүүжүүлдэг зүйл биш. Хүүхдийн тань сургалтын төлбөрийг санхүүжүүлдэг зүйл биш. Хэрэв та эдгээр зүйлсийг санхүүжүүлэх хувьдаа ямар нэгэн мөнгө зарахаар байвал зөвхөн ногдол ашиг болгож авсныхаа дараа санхүүжүүл. Ногдол ашигын мөнгөөрөө юу ихэн зөвхөн таны л асуудал. Иймээс хэрв нэгээс олон хүмүүс нийлж хувь эзэмшиж буй компани бол анхнаасаа хувь хувьсгалаа салгахын зэрэгцээ хэн нэгэндээ ямарваа нэгэн хөрөнгө оруулалт хийх шаардлага гарвал зөвхөн ногдол ашиг л өгнө гэдгийг анхнаас нь тохирох хэрэгтэй. Ногдол ашиг болгож авсан мөнгнөөс юу дуртайгаа хийж болно? Ганцаараа 100% эзэн байсан ч анхнаас нь энэ зарчмыг бий болгох хэрэгтэй. Тэгж болж та ирээдүйн бизнесээ томруулахад нүнжигтэй бөгөөд зөв эзэн байж чадна. Учир нь бизнесээ томруулъя гэж бодож байгаа бол аль болох сул мөнгөн хөрөнгөтэй бай. Цаашдаа маш сайн ашиг бий болгодог, орлогын урсгал өндөртэй бизнестэй бай гэвэл бизнесийн болон хувийн зардлаа аль болох бага байлгах. Өсөж үржих боломжтой зөвлөлд хөрөнгө оруул. Хэд эрт хэд том хөрөнгө оруулалт хийхгүй байх. Аливаа бизнесийн нөхцөл байдлыг мэдрэхгүйгээр шууд томоор хөрөнгө оруулалт хийж болохгүй. Зах зээлээ мэдрэх, шанаа руугаа яаж цохиулахаа мэдэхгүй байж бүх бизнесээ эрсдүүлж болохгүй. Нэг зүйлдээ бүх бизнесэд энчин тавихгүй тулд аль болох эрсдлээ тараан байршуулах хэрэгтэй. Мэдээж бүх зүйлийг төгс сайхан болгочход бизнес хийх сайхан л да. Гэхдээ эхнээс нь бүх зүйлийг төгс байлгана гэд олон янзын хөрөнгө оруулалт зэрэг хийж гисний дараа тухайн зүйл нь бүтлгүй зүйл байсан гэдгийг мэдвэл яах вэ? Тиймээс ч дэлхийн нийтээр эхний хувилбараа гаргаад туршиж үз. Баг багаар ахиулаад бай гэдэг менежментийн арга барилыг зааж байна. Хараагүй бодит зүйлээ бодит байдал дээр юу болохыг мэдрээгүй байж төлөвлөх хүртэл хэцүү юм. Тэгэхээр ялангуяа бизнесээ томруулаагүй байхдаа үйл хөдлөхөд огт битгий хөрөнгө оруул. Эргээд мөнгө олох, мөнгө бий болгох зүйл биш бол хөрөнгө оруулалтандаа онцгой анхаар. Бизнестэй энэ зарчмыг онцгой анхаарах бол ирээдүгөө харахгүйгээр бүх зүйлийг сайхнаар төсөөлж явсаар нэг өдөр томхон эрсдэл бий болоход та дааж чадахгүй болно. Бүх зүйлийг нэг дор бий болгож чадахгүй байгаадаа битгий гудар. Шууд олон ажилтан аваад ажиллаад эхлэх юм уу? Авсан ажилтнаа үр өгөөжтэй ажиллаж, цалин орлогоо олж, эргээд бизнест ашиг авчирдаг болсны дараа ажилтнуудаа нэмж болно. Нэмсэн ажилтнууд бас л ашиг орлого бизнест авчирч байх ёстой. Гэтэл байгууллага томроод жаахан хөл дээрээ босоод ирэх гэж байгаа юм шиг болонгуудаа шууд л ямарч бодох зүйлгүйгээр зардал хөрөнгө оруулалтаа нэмж эхэлдэг. Үүн дээр л анхаарах ёстой юм. Хэрв таны бизнес өв залгамжилж ирсэн, та ямар ч зүйл хийсэн эрсдэлд орохооргүй бат бөксөөртэй. Дахиад энэ бизнесийн эрсдлийг дагаад гарах өөр бизнес байгаа биш л бол энэ зөвлөгөөг та дагахаас өөр аргагүй юм. Тийм ч учраас банк санхүүгийн байгууллагууд ямарваа нэгэн шинэ бизнест, шинэ төсөлд санхүүжилт өгөх шийдвэр гаргахдаа үндсэн бизнес нь юу юм бэ? Энэ бизнес ашигтай ажиллаж чадахгүй. Төлөвлөсөндөө хүрэхгүй бол эрсдлийг нь аль бизнес нь хаах юм бэ гэдгийг маш сайн харж судалж дүгнсний үндсэн дээр зээл олгох шийдвэр гаргадаг. Та ер нь ямар нэгэн харилцагч татах гэж, орлого олох гэж буй бол янз бүрийн өөдрөг төсөөллөөр юуг ч харж, юуг ч ярьж болно. Харин өөр хөрөнгө оруулагч татах гэж байгаа. Бусдаас зээл санхүүжилт авах гэж байгаа бол хөрөнгө оруулагч танаа бизнесийг ямар нүдээр харах бол гэдгийг байнга бодож байгаарай. Учир нь хөрөнгө оруулагчид банк санхүүгийнх нь л таны бизнесийг үнэн бодитоор нь харахыг хүснэ. Хэрв таны бизнестэй асуудал байвал үнэн бодитоор нь хэлнэ. Яагаад гэвэл тэд танд итгэж бас хамт эрсдэлд орох уугүй юу гэдгийг шийдэх гэж байгаа. Тэд таны төлөө гэхээс гадна өөрсдийнхөө төлөө шийдэж байгаа учраас аливаа хөрөнгө оруулалтын элдв бодол тээж хөөцөлдөх үедээ бусад хөрөнгө оруулагчид мэргэжлийн байгууллага миний энэ хөрөнгө оруулалтыг яаж харж байна юу гэдгийг маш сайн харж зүрх сэтгэлээрээ чагнаж угаарай.
Гол нь та энэ хүмүүс ердөөсөө ойлгохгүй байна. Банкныхын ёстой бизнес ойлгохгүй маа гэж бодохоос өмнө яагаад ойлгохгүй байна? Ямар харагдаад байгаа болоод миний энэ хөрөнгө оруулах гээд байгаа зүйл буруудчихад байна гэдгийг харахыг оролдоорой. Маш энгийн нь тэд тантай нэг завинд суух гээд байгаа учраас тантай хамт ямар завин дээр сууж болох вэ гэдгийг хамгийн эрүүлэр бодож чадах хүмүүс юм.